За 5 дугаар хэсгийн математик 5-ын бодлуудыг нэгээс эхлэе. За энэ функцийн нэг цэг дэх шүүгч чулууны налалтыг олгоно. За шүүгч чулууны налалтыг олохдоо бүгд уламжлал аваад тухайн цэгээ орлуулахад болно. За уламжлахад манай давхар функцийн уламжлалчаас квадрат хэрэгтэй байна тий. 2-ыг урагшаа гаргаад тэгээд зэргээс нэгс чинь өрчгөн дотор талаас уламжлахаар 1. За тэгээ энэ чинь 1-ийг орлуулахаар манай шулууны налалт гарч байна. За x-ийнхоо 1-ийг тавилаа 2 гээд хариу 4. Энүүд манай уг шүргэг чулууны налалт нь буюу k. За бодлого 2. Функцийн графикийн 2 цэг дээрх налалтыг олгож байна. За мөн адилхан уламжлал аваад тэгэхээр x квадратаас уламжлахаар 2x хасах нь 2. Тэгээд 2 цэг дээрх чулууны налалт гэсэн учраас 2-ыг орлууллаа. Хариу нь 2 гарах нэ. За 3 дахьт энэ цэгүүдээр дайрсан шулууны налалт. Хэрэг 2 цэгийг дайрсан шулууны налалтыг олохдоо бүгд яах вэ гэхээр ер нь налалт гэдэг маань юу вэ гэхээр тавын бичиж 2 шулууны налалт 2 цэгийг дайрсан шулууны налалт гэдэг нь за нэг юм шулуун тэр нэг А, Б, X 2 цэгийг дайрсан гэж байна. Тэгэхээр шулууны налалт гэдэг бол уг шулууны X цэгтээ эерэг чиглэлд үүсэж байгаа өнцгийнх нь тан хэсэг гэдэг. За тэгвэл одоо энийг бүгд яаж болж байгаа гэсэн чинь би B цэгээ ингээд Y тэлтэй параллел мөн энийг ийшээ параллел ингээд энэ 90 градус тий. Тэгэхээр А цэгийн B цэгийн координатыг би x2 y2 координаттай А цэгийн координатыг x1 y1 координаттай гэж бодъё. Тэгвэл энэ маань x1 энэ маань x2 а энэ нь болохоор y1 а энэ болохоор y2. За тэгвэл одоо манай энэ шулуу маань энтэй параллел учраас энэ альфа онцөг үүсэж байгаа бол энэ хэсэг адилхан альфа онцөг үүсгэн. Тэгэхээр альфа онцгийн тан хэсэг олохын тулд бүгдийн тэгшин сурвалжин дээр эсрэг катыг налсан кат бай. За эсрэг кат гэдэг нь юу вэ гэсэн чинь энэ зэг болохын тулд y2-оос y1-ийг хэсчээ. Тэгэхээр y2-оос y1. За энэ болохоор налсан кат буюу бүгд x2-оос x1-ийг хэсчээ. Тэгэхээр энэ маань x2-оос хасах x1. За тэгэхээр шулууны налалтыг одоогөөд эсрэг шиг катыг хуваах нь налсан кат та. За энэ бол манай x цэглэлд үүсэж байгаа цэхэн тан гэсэн юм шүү дээ. За тэгсэн чинь надад энэ 2 цэг өгсөн. Одоо энэ 2 цэг дээрсэн шулууны налалтыг олно гэхээр би яах юм гэсэн чинь y-гээс нь y-ийг хасаад нөгөө цэгийнх нь x-ээс нь x-ийг хасаад хооронд нь хуваахаар энэ үнцгийн тан гэсэн гарах нэ. За манай y2 нь юу гэсэн энэ байна. Тэгэхээр нэг дээр нэмэх нь А-шийн куб дээр нэмэх нь 3-аас P цэгийн y-ийг хаслаа. Хуваах нь Q цэгийн x-ээс бүгдээрээ P цэгийнхаа x-ийг хаслаа. За тэгэхээр нэг одоо юм гэхээр энэ маань А шулууд хүртүүд дээр нь болохоор нэг дээр нэмэх нь А-шийн кубээс хасах нь болох. За энийг 7 томоор задлчих. Тэгэхээр нэг дээр нэмэх нь 3-ыг үржих нь А-шийн квадрат, нэмэх нь 3-ыг үржих нь А-ш, нэмэх нь А-ш куб гэд кубын нэмээр задлж. Хасах нэгийг хуваах нь А-ш. За энэ устдаад тэгээ одоо яах юм гэж бүгдээрээ дээрээсээ А-шийг гаргахаар 3А-ш нэмэх нь 3 нэмэх нь А-шийн квадрат хуваах нь А-ш. Тэгэхээр А-шд устдаад налалт нь А-шийн квадратыг нэмэх нь 3А-ш нэмэх нь 3 болох. За бодорхой бид ихэнх тул хүртүрийг хуваарийг эр арснаас чөлөөлжсэн бол энэ дээр хүртүрийг эр арснаалаас чөлөөл буюу хүртүрийг язгуур агуулсан илэрхийлэлгүй болгоо гэсэн. Тэгэхээр бүгд хүртүрийнх нь хосомгоор нь өрчлөгдөж. За ингээд өрчлөгдөж. Тэгэхээр юу болох вэ гэхээр манай дээдл 2 маань А-гаас хан Б, А дээр нэмэх Б буюу А-гийн квадратаас тэгэхээр 3 дээр хин язгуур А-гийн квадратаас хасах нь язгуур 3-ын квадрат. А хуваар нь болохоор А гурчих нь 3 дээр нэмэх нь А хасах нь язгуур 3. За тэгэхээр язгууртай илэрхийллийг квадрат зөвлөшлөхээр язгуур нарилаад хасах нь 3. Хуваах нь А гурчих нь язгуур 3 дээр нэмэх нь А нэмэх нь язгуур 3 болох нэ. За энэ устд нь тэгэхээр дээр байгаа А доор байгаа А та хурагдаад дээр нь хуваар дор нь язгуур 3 дээр нэмэх нь А нэмэх нь язгуур 3 болох нэ. За энэ функцийн
энэ цэгтээ шүргэгч чулууны тэгштийг бичиж байна. Тэгэхээр эхлээд би хасах нэгийг орлуулад y0 авчих. Тэгэхээр энэ маань манай x0 нь за хасах нэгийг x-ийн оронд тавихаар нийвх нь хасах нэг буюу хасах 2 юм байна. Тэгэхээр хасах 1 ба хасах 2 цэгт татсан шүргэгч чулууныг бичих нэ. За тэгэх юм бол надад нөгөө налалт маань хэрэгтэй. За уламжлая. За тэхийн тулд x-тэй нэмэх нь 1-ийг хуваах нь x болохоор би x-ийн хасах 1 гэж тавьчих. За эндээс уламжлахаар x уламжлал 1 тэгээд хасах 1 нь урагшаа гараад зэргээс нь 1-ийг хасчих. Тэгэхээр 1-ээс хасах нь x-ийн хас 2 зэрэг буюу энэ маань 1-ээс 1-ийг хуваах нь x-ийн квадрат юм байна. За одоо эндээ бүгдээрээ хасах 1-ийг орлуулад нөгөө налалтай болно. Тэгэхээр 1-ээс хасах нь 1-ийг хуваах нь хасах 1-ийн квадрат буюу 1-ээс хасах 1 буюу налалт нь 0 болж байгаа юм шиг. Тэгэхээр энэ маань юу гэсэн үг вэ гэхээр шүргэгч чулуурын бичгтээ y-гээс нь y0-ийг хасаад x-ээс нь тухайн цэгийнхаа x хасаад тэгээ энд болохоор бүгдээр уламжлал аваад x0 буюу энэ маань манай налалт уг шулууны x тэнэлтэд үүсэж байгаа цэг нь таан гэсэн тий. За энд ингэ ардуулна. Тэгсэн чинь манай y0 нь манай нөгөө цэг маань хасах 1 хасах 2 гэсэн шүү. Тэгэхээр эндээс y-гээс хасах нь хасах 2 x-ээс хасах нь хасах 1 манай налалт нь хэдвэ гэсэн чинь 0 гарт. Тэгэхээр эндээс юу болох вэ гэсэн чинь y-гээс хасах 1 нь хасах 1 2 болоод тэнцвэртэй болчихно. Эндээс y болохоор y-ээс хасах 2-д манай энэ шулууны тухайн цэг татсан шүргэгч чулуун байх нэ. За одоо бүгдээ мөн байна уу гэдгийг нэрлэгээд үзчихэл та. Тэгэхээр манайх y тэнцүү x дээр нэмэх нь 1-ийг хуваах нь x гэдэг граф байгаа тийм үү. Энэ графийн шүргэгч чулууны бүгдээр сая юу гэж олсон бэ гэсэн чинь y тэнцүү хасах 2-оо гэж олсон байна. За ажиллаад үзье. За тэгсэн чинь энэ маань яг энэ хасах 2 1 гэсэн зэг татсан. Хасах 2 татсан шүргэгч чулуун мөн байна те. Энэ функцийн ямар зэг татсан шүргэгч нь энэ шулуунтай параллел байх гэж байна. За тэгэхээр энийг ийм шулуун бас гэж байна. За энэ 3x дээр нэмэх нь 2 нь хаан ч юм чи ингэ байжсэн. Тэгэхээр энэ шулуунтай шүргэгч параллел шулууныг бүгдээр олох нэ. Яг энэ хар шулуунтай параллел. Тэгэхээр энэ хоёр шулуун хоорондоо параллел байна гэхээр юу гэсэн үг вэ гэхээр хоёр шулуун параллел бол налтууд нь адилхан. Тэгэхээр манай энэ шулуун y0 k гэсэн b байдаг гэж бодоход манай нөгөө налалтууд нь адилхан байна. Яг л үүсэж байгаа онцгой нь адилхан чинь. Тэгэхээр эндээс би юу гэсгээр манай k налалт нь 3 юм байна гэдгийг эндээс мэдэж авчихна. Нөгөө талаас бүгдээр налалтыг яаж боддог вэ гэхээр уг мөрийгээс уламжлал аваад за тэгэхээр 3x квадратаас нэг болчихно. Тэгээд би одоо энийг ямар татсан мэдэхгүй байна шүү дээ. x0 гэсэн зэг татсан. За x0-ийг ингээ орлуулсан чинь манай налалт нь гарах хэрэгтэй. Тэгэхээр манай налалт нь энэтэй параллел гэсэн учраас 3 гэдэг өгсөн гэсэн үг. Тэгэхээр эндээс 3x0-ийн квадрат нь тэнцүү хоошоо гаргалаа 4 юм байна. Ингээд x0-ийн квадрат нь 4-ийг хуваах нь 3. Эндээс x0 олсон чинь нэм хасах 2-ыг хуваах нь язгуудаар 3 байх нэ. За бодлого 7 энэ ингээд куб функцийн шүргэгч чулууны хэвтэй тэнэлтэд параллел шулуун хэвтэй байх гэнэ. Өөрөөр за нэг юм кубчлээ юм байлаа гэж бодоход одоо манай хэвтэй тэнэлтэд параллел гэхээр ийм шүргэгч чулууныг олох гэсэн. Тэгэхээр энэ маань хэвтэй тэнэлтэд параллел байна гэж манай x тэнэлтэд үүсэж байгаа өнцөг нь тэг градус гэсэн үг шүү дээ. Үүсэж байгаа өнцөг нь тэг градус. Тэгэхээр үүсэж байгаа өнцгийнх нь тангас нь манай шулуун налт гэдэг. Тэгэхээр тангас тэгтэр тэг. Тэгэхээр налалт нь тэг байхаа л гэсэн үг. Тэгэхээр эндээс уламжлал авлаа. За 3x-ийн квадрат хасах нь 6x хасах нь 9. Тэгээ би нөгөө цэгээ орлуулахгүй шүргэгч чулууныхаа ямар зэгттэй та тэр цэгээ ингээд орлуулсан чинь манай налалт нь 0 гарна гэсэн үг. Тэг гарна гэсэн. Тэгэхээр эндээс ямар цэг татсан буюу цэг маань гадна. За 3 дугаарчи. Тэгэхээр x0-ийн квадратаас хань x0 хасах нь 3 тэнцвэрдэг. Эндээс x болохоор манай x0 нь 2 янзаар гарах юм байна. Нэгдүгээрт хасах 1, хоёрдугаар 3. Би нэг витийн теоремоос хараад мэдчихэж байгаа шүү дээ тий. Энийг үржүүлэхээр хасах 3, нэмэнгүүт хасах 2 гэсээр гарч байна. За тэгэхээр манай байг цэгүүдийг бол гэхээр хасах 1 ба 3 гэсэн абсцистэй цэг татсан шүргэгч чулуун нь x тэнэлтэд параллел байх нэ.
За одоо бүгд манай функцийн яг тэр зэгт татсан шүргшин хэвтэлтэй параллел байна уу гэдгийг шалгая. Тэгэхээр x-ийн куб тэгээд манай функц маань хасах нь 3x квадрат, 3x-ийн квадрат, хасах нь 9x тэгээд нэмэх нь 10 гэсэн энэ функц байна. За энэ функц. За энэ функцийн ямар хоёр зэгт татсан бэ гэж бүгдээрээ x0-ын тэнцүү хасах нэг гэсэн тий. Тэгэхээр x тэнцүү хасах нэг гэсэн зэгт. За энэ тий. Тэгэхээр энэ зэгт татсаад энэ зэг нь 15 юм байна шүү дээ. Одоо тэгэхээр би нэг y тэнцүү 15 гэсэн утга дээр манайхыг x-тэй параллелшүүлэх юм байна. За нөгөө зэг маань хаана байгаа зэг вэ гэсэн энэ зэг маань 3 бахад хасах 17. 3 гэсэн зэг дээр байгаа гэсэн шүү дээ. Тэгэхээр бүгдээрээ y тэнцүү хасах 17 буюу шулуунаа байгуулад үзэхээр энэ маань яг шүргэг чулуун мөн байна. Энэ зэг татсан тий. За нөгөөдхөө дээдлийг харахад мөн адилхан энэ зэг татсан шүргэг чулуун буюу хэвтэлтэй параллел юм байна. За бодлого 8. Энэ параболын ямар зэг татсан шүргэгч нь энэ шулуунтай параллел байх гэж. За манай параболын байгаа шулуунд байгаа энэ шулуунтай параллел байх гэдэг чинь манай урбал цэгээ мэдгүй байгаа. Тэгэхээр налт найтан гэсэн үг. За тэгвэл энэ шулууныхаа налтыг олохын тулд хас 2-ыг тэнцүү 10x хойш гаргаад нэмэх 9 хойш гаргаж. За хас 2 туухаар энэ маань 5x, энийг хас 2 туухаар. Тэгэхээр манай шулууны налт нь 5-ыг хадгалж шээ. Тэгэхээр манай энэ шулууны налт нь 5 гэсэн үг. За налтыг бүгд яаж олдог вэ гэсэн чинь уламжлаваад 8x-ээс 11 тэгээд тухайн цэгээ орлуулсан чинь урбал 8x0-аас 11 гэдээ орлуулахаар манай налт нь 5 гэсэн үг. Тэгэхээр эндээс ямар зэг татсан бэ гэдэг гараад ирнэ. За энийг орлуулахаар хойшоогоо 16 x0 нь 2. Тэгэхээр 2 гэсэн абсцистай зэг татсан шүргэг чулуун нь манай энэ шулуунтай параллел байх юм байна. За тэгэхээр хариун дээр та сонгох тестэн дээр ямар зэг татсан бэ? x0 биш 2 координаттай байвал x0-ийг хаана орлуулах гэж параболд орлуулж байна. За би энд олж үзье л да. Ингээ 2-ыг орлуулахаар 4-ийг өчг нь 2-ын квадрат, хасах нь 10-ны өчг нь 2, хасах нь 2. За тэгэхээр энэ маань 16-аас хасах нь 22-оос хасах нь 2. Тэгэхээр энэ хасах 6 буюу хасах 8. Тэгэхээр ямар зэг татсан гэвэл 2 ба хасах 8 гэсэн зэг татсан координатор өгсөн бол энэ харна. Эсвэл их тохиолдолд x абсцисс бичсэн байдаг. За даан 9 энэ мөрийн 1 гэсэн зэг татсан нормал шилэн гэж. Нормал шилэн маань юу гэсэн үг вэ гэхээр за нэг юм мөрийн нэг юм зэг татсан шүргэг чулуун. За яг шүргэг чулууны энэ нөгөө манай x0 y0 гэсэн зэг байна шүү дээ. Энэ зэг татсан манай шүргэг чулуунтай перпендикуляр шулууныг нормал шулуун гэдэг. За тэгэхээр бол дайрч байгаа цэгний яг адилхан учраас би юугаа олно? Y0 олно. Өөрөлдвөл Y0 олохдоо анхныхтаа x0 цэгийн координат 1-ийг орлуулчихна. Тэгээ 1-ийг хуваах нь 1-ээс 2 гэхээр манай налалт нь хасах 1 болж байна. За тэгэхээр эндээс үгсч манайх 1 байхад хасах 1 гэсэн цэгийг дайрсан шүргэгчд перпендикуляр шулууныг нормал гэдэг. За тэгэхээр манай хоёр шулуун перпендикуляр байна гэдэг чинь юу гэсгээр манай энэ шулууны налалт нь шүү дээ. Энэ шүргэг чулууны налалт чи юу гэдэг вэ гэсэн чинь кан F уламжлаваад тухайн цэгийг орлуулсан гэдэг. За би нөгөө шулууны налтыг олмоор байгаа. Тэгэхээр энэ хоёр шулуун перпендикуляр учраас налтуудын өрчвөр нь хасах байх хэрэгтэй. Тэгэхээр би нормал шулууны налтыг олохын тулд хасах 1-ийг хуваах нь F уламжлал x0 гэсэн үг. За тэгвэл одоо би цэгийг мэдсэн чинь одоо уламжлаваад налтаа олъё. За тэгэхээр эндээсээ уламжлаа энэ тавьчихнаа. За уламжлалыг авахдаа бүгд яах вэ гэсэн чинь маань ноогдрын уламжлал авч болно. Эсвэл энийгээ тэнцүү x-с 2-ын хасах 1 зэрэг байгаа гэдээ авчлаа. За хасах 1-ийг урагшаа гараад тэгээд зэргээс няслаа. За одоо эндээ бүгд юуг орлуулах юм гэсэн чинь нөгөө 1 гэсэн цэгээ орлуулахаар 1-с 2-ын хасах 2 зэрэг. Тэгэхээр хасах 1-ийг үржих нь хасах 1-ийн хасах 2 зэрэг. Тэгэхээр энэ маань хасах 1-ийг хуваах нь хасах 1-ийн квадрат гэсэн үг шүү дээ. Тэгэхээр манай налалт нь хасах 1 гарч байна. За одоо бүгд энэ налалт маань хасах 1 гарсан. За одоо нормал шнийг яаж бичих гэсэн чинь y-гээс нь y-гээ хасаад нөгөө шулууныхаа x-с нь x гэж чинь манай цэг маань энэ байна. X-с нь x-ийг хасаад y-гээс нь y-ийг хасчихна. Тэгээд налалт нь хасах 1-ийг хуваах нь
F уламжлал X нь ойлгоод байна шүү дээ. За шүүгчлэнээс энэгээр л ялгаатай. За тэгээ одоо орлуулахаар эрдээ нэмэх нэг тэнцүү манай нөгөө налт маань хасганы гарсан шүү дээ. Тэгэхээр хасгах нэмхнийг бодоод өрчин X-с ханаг. Тэгэхээр эрдээ нэмэх нэг тэнцүү X-с ханаг буюу манай шүүгчлөөний нормал шүндэгчтэл маань эрдээ тэнцүү X-с ханаг 2 байна. За одоо бүгдээр шалгая эрдээ тэнцүү нэг хань X-с ханаг 2-ын график маань ийм юм байна. Одоо энүүний бүгдээрээ эрдээ тэнцүү шүүгчлөө маань болохоор энэ. За одоо яг энэ цагт татсан нормал шүлэн бүгдээр бичсэн шүү дээ. Эрдээ тэнцүү X-с хасах нь 2. За тэгэхээр үргэлж яг энэ цагт татсан нэг хасах нэг гэснэг татсан цэгэр өгтөө шүүгчлөө нь ногоон өнгөтэй нормал шүлэн яг энэ хоёр шүлэн маань хоорондоо перпендикуляр мөн байна. За 10 дугаар бодлого нь энэ функцийн буурах засаг болгож байна. За функц хаана буурдаг вэ гэсэн чинь уламжлалынхаа хасах засар дээр л буурдаг. За эндээс уламжлал уламжлахаар бүгдээрээ 3x-ийн квадрат хасах нь 12x нэмэх нь 9. За тэгээд буурах гэхээр уламжлалын тгээс багасан энэ тасаг шатнаа. За 3 тохоор x квадратаас 4x нэмэх нь 3 тгээс багасан. За энийг тэгтээ тэнцвүүлээд бүгдээрээ x1 2 нь болно. x1 нь болохоор 1 x2 нь болсон чинь 3. За тэгэхээр эндээс нөгөө манай шийд маань 1 ба 3 гарч тэглэх болгоцыг нь за энэ дээр тодорхойлсон шүү дээ. За уламжлалынх нь график нь дээш харсан парабол. Тэгэхээр энэ нэртэй нэмэх эндээ хасах гэсэн. Тэгээд тгээс бага нь авна гэхээр энэ буюу манай функц хаана буураад байгаа юм бэ гэхээр 1-ээс 3 гэсэн завсарт буурж байна. За одоо саний график би энд ингээд шууд аппликейшн нэртэй зурчлаа. Тэгээд буурах засвар мөн байна уу гэж харъя. Буурах засвар хаана вэ гэсэн чинь за одоо энд маань 1 бай тээ. Нөгөөх маань энд 3 байна. Тэгэхээр энд буурч байгаа завсар нь яг 1-ээс 3 мөн бооз. За энэ манай нөгөө хариу маань 1-ээс 3 буурнаа. Тэгэхээр ингэж харагдаж байгаа юм шүү дээ.